манай антер спортын дэмжиж чөлөөтгөн баг дэмжиж насан турш залуучууд өсвөр тэгээ 23 насны бүх тэмцээнүүд амжилт гаргасан. Яг насан турш төвөөсөө бид багийн дүнг нэгэн дүнгээр уламжлалт ёсоор 10 хэдэн удаагаас дөрөвч. За дээр нь өсвөр залуучууд антер спортоор нэг нэр тэмцээгээд бүгдэнд нь амжилттай оролцоод төрүүлсэн. 250 медаль авсан байна. Антер спорт орооны тамирчдын хэдэн үг гэж харж байлаа. Нийт авсан тамирчдын багт 30-40% манай тамирчид авсан байгаа. Дээр нь Азийн аврал, дэлхийн аврал иймэрхүү тэмцээнүүдээс одоо насан турш дэлхийн авраас гэж манай чинь 2 медаль 2 шагнал тавдгаар байсан. Багийн дэлхийн аврал. Тэгээ багийн амжилтууд аюул гэсэн манай шинэ хүмүүс хэд нөгөө сүүл фитнес нөгөө зохиосон улсын аврал бизнес. Төлөвлөгөө холбоо зохиосон өсвөрийн улсын бизнес нэлээд хэдэн медаль авсан төрүүлсэн. За ингээд хамар маань тунд ажгүй байгаа шүү. Өглөө 4 ээлжээр орж байгаа. Бараг 5 ээлжээр орох манай заа хүрчихгүй байна. Тэгэхээр биднээс багш тамирчид бүгд чийсэлтээс ажиллаж байгаа. Эндээс сүр өгөөж гарч байгаа амжилт гарч байгаа. Ингэж ойлгож байгаа шүү гэдэг. Тэгээ яг одоо би нэг дуртад яг тийм ээ. Нэг дуртад яг бүгд медаль авсан медаль зүтгэсэн янууя бэлтгэлээ таслахгүй байгаа. Бэлтгэлээ их сайн яаж байгаа. Чи чөлөөтгөө зөвсөрөө. Чингэр ингээд нэг зогсож байгаа юм. За тэгээд бүгдийн 25 оны хичээлийн жилдээ илүү их амжилт гаргахыг хүсье. Дээр нь сургаа авах болохгүй шүү. Сурдаг. Дээр нь спортын амжилт. За бүгдийн амжилт хүсье. Тэгээ энэ манайхаас 3 тамирч инженерчлээ тавьж байгаа. Тэгээ манай алтан спортороо инженерчин дэлхийн авраас үйл авсан. Тэгээд охин ихч Батмагна гэдэг улсын наадмын төрс манай чөлөөтийн энэ дэгжээнд хийж гэсэн үг. За тэр ах ингээд нийлээ багш нар нийлээд энэ билгүүдийг хүүхдүүдэд өгч байгаа шүү. За тэгээд энэ ах их нартай бас баярлалаа. Багш нар нараажид одоо бас дэлхийн орноос медаль авсан ах эксперт бас таана. Жил бол өгдөгтэй те. Энэ нөгөө нэг кончилтон ба карпентри ингэж байгаа биднес байн өгдөг байсан шүү дээ. За одоо хин жижигдэж нүгөө. Жижигдэж нүгөө. Тэрс дараа. За чи жижиг өгдөө. Багш одоо зургийг амтан нааш. багш